Тэгэхээр үзэгчдээ Монголын медиа корпорац ардын үг иргэдийн зөвлөлдөх аяныг хэрэгжүүлээд байгаа. Тэгэхээр энэ аяны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч ЦХ элбэгд орж өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдээр дүгнүүлж байгаа юм аа. Тэгээд бид одоо тодорхойлсон сэдвүүдээр үзэгчдтэйгээ санал бодлоо солилцоод зочдыг ураад мэдээлэл өгж байгаа. Тэгээд энэ 7 хоногт тухайлбал өнөөдөр их юм бол одоо ер нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс баримталж байгаа гадаад бодлого за тэр дундаа хоёр хөрштөөгөө баримталж байгаа гадаад бодлогын тухайд ямар өөрчлөлт орсон энэс ирж байгаа хариу реакц юу юм бэ гэдэг сэдвээс үзэгчтэй мэдээлэлийг зорж байгаа. Надтай хамт яг одоо олон улсын таймч Ганбаяр хамт үзэгч та бүхэнд бас мэдээлэл өгөх болно. Тэгэхээр ер нь хоёр хөрштөө одоо манай улсын баримталж байгаа бодлогыг сайжруулах хүрээнд ерөнхийлөгч ямар санаачлага өнгөрсөн 8 жилийн хугацаанд гаргасан ямар бодлого баримталсан бэ гэдэг дээр одоо тоомлж хэлэх зүйл юу байна вэ? Би бас дөнгөж одоо нэг цаг орчмын өмнө хагас цагийн өмнө зочинтой бас энэ сэдвээр ярилцчихлаа. Тэгэхээр зөвхөн 8 жил гэхээр арай урт хугацаа л болоод тах шиг юм тий. 2 бүр ирэх хугацаа гэхээр тий. 2014 оны намраас хойш хин л ярил л тийм ээ. 2014 оны 8 дугаар сард 8 сарын сүүлээр Ши Жинпин Монгол улсад альчилсан. 9 сарын ихээр ерөнхийлөгч Владимир Путин альчилсныг бол манай үзэгчд мэдчихэж байгаа. Тэгээ манай хөрш хоёр том улсын төрийн тэргүүн ерөөсөө маш богино хоорондоо хэдхэн хоногийн хугацаатай Монгол улсад альчилсан. Дараа нь 2014 оны намраа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 3 улсын төрийн тэргүүний уулзалт гэдгийг анх санаачилж анхны уулзалт нь болсон баг. Тэгээ 14, 15, 16 өнгөрсөн жил 3 дахь нь болсон. За энэ 6 сарын 7-оос 8-нд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт манай зэрэгэлдээ Казахстанд болох. Энд бол одоо 4 дахь ийм төвшний уулзалт нь болно л гэж. Хэрвээ ерөнхийлөгч оролцохоор бол 4 дахь уулзалт нь болох юм аа. Тэгэхээр энэ санаачлагыг ерөнхийлөгч ЦХ элбэгд орж анх санаачлан гаргасан. Тэгээ Шанхай хамтын ажиллагааны байгууллагч нь зүгээр яг одоогийн жинхэнэ гишүүн бол 6 улс бий. Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улс, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан гэдэг. Ажиглагчийн статустай нийлээд илүү улс бий. Түүнд Монгол улс орж байгаа. Өөрөөр 4-5 улс байгаа. Яриа хэлэлцээний түнш гэдэг бас 5-6 улс байдаг. Тэгээ гишүүнээр эсгэж байгаа Энэтхэг Пакистан гэдэг бас л Азийн, Өмнөд Азийн хоёр том улс орж. Тэгэхээр эн чинь 10-аад улс юм тийм. Тэр 10-аад улс дундаас Монгол улс, Орос, Хятад гэдэг ерөнхийдөө энэ байгууллагад гол шийдвэр гаргадаг хоёр том тоглогч нь Монгол улстай ингээд уулздаг юм байна. Энэ яг энэ дугуй ширээний ард 3 тал цуучаал ярьж байгаа асуудал биш үү? Тэгэхээр энэ Монгол улсад хөршүүд байна ямар хэмжээний том ачаал бүгдэл өгч байна. Нөгөө талаар Монгол улсын хувьд энэ хоёр том хөрш ямар ачаал бүгдэлтэй вэ гэдгийг л харуулж байгаа юм байна. Тэгэхээр мэдээ засгийн газар бол тодорхой ажлууд хийгээд явах. Энэ уулзлууд юу вэ? Эдийн засгийн дэд бүтцийн том асуудал бас яригдсан шүү дээ, тийм. Тэгээ мэдээж энэ ирээдүйд ажил хэрэг болж бодит амьдрал дээр буух эсхийг бол харах бах. Ямар ч үсэн энэ 3 улсынхаа төрийн тэргүүний дээр том уулзалтын үеэр санаачилсан бол ерөнхийлөгч ЦХ элбэгд орж. Тэгээ ер нь энэ сэдвтэй холбоотойгоор би их сурвалж ярилцлагаараа бас Монголын эрдэмтэн, судлаач, эксперт энэ талаар мэдлэгтэй хүмүүсээс асуусан. Ер нь бүс нутгийн хамтын ажиллагаа гэж юу юм бэ? Хөршийн бодлого гэж юм гэдэг. Тэгээ тэр яриаг эхлээд үзэгчтэй бас ингээд сонирхуулъя гэж бодлоо. Тэгээ манай найруулагч өгөх бах. Тэгээ үүний дараа эргээд сэдврүүг ороо тийм үү? Энэ өмнө нь Лавров Монголд ажиллахдаа бол энэ дэлхий дээр ялангуяа энэ Азийн бүс нутагт бол аюулгүй байдлын ООЗ-с буюу одоо баян бүрд гэж байхгүй шүү. Аюулгүй байдлаа хангуулна гэсэн юм бол байдгүй юм шүү гэчээд хэлж явсан шүү дээ. Үүнийхэн дараа Керри ирээд Монгол бол арчлын ООЗ шүү, баян бүрд шүү гэсэн юм хэлсэн шүү дээ. Энэ хоёртой харьцуулах юм бол тийм. Энэ хоёртой харьцуулах юм бол хамаагүй дээр арчлалтай улс шүү гэсэн маягтай хэлж явсан. Тэгээд яг хөө ер нь бол Монгол бол энэ бүс нутгийн энэ хамтын ажиллагаанаас жоохон хоцорж байгаа нь ойлгомжтой байна. Бид нар бол яг манай ерөнхийлөгч бол зүтгэл юм л да 3 улсын уулзалт тэгэл хийгээл байгаа тийм. Одоо бас яг ингээд нэг тээвэрлэлтийг ингээд хийж ийн л да. Гэхдээ яагаад ч юм тийм нэг их тийм айхтар тийм юу руу орохгүй байгаа. Тэгэхээр манайх Шанхай хамтын ажиллагааны байгууллага руу эсэж ордоггүй учраас эднэр бас жоохон боогод ах шиг байгаа. Яг үннээ хэлэхэд бол. Дээр нь одоо юу вэ штэ. Одоо хятадын нэг бүс нэг зам гэсэн нэг том обор гэдэг байгаа штэ. One Belt One Road гэдэг. Оборын чинь юу чинь 1 триллион 400 тэрбум доллар байхгүй. Асар хөрөнгө. Эн чинь бүр хэдэн мянган километр Европ хүртэл төмөр зам ам тавиал ерөөсө
дэд бүтц хийгээд энэ үндэ зориулаад Азийн дэд бүтцийн банк гээд 100 тэрбум долларын банк байгуулчлаа шүү дээ. Тэгээ энэ хоёр талд чинь ийм их хөрөнгө ингэж эргэлтэнд орох гээд тахаар чинь дунд нь бид нар ингэж байсан хүмүүс орж ирсэн хүмүүсийг хөөж явуулаад ингэж хайчхар чинь бид нар чинь юу бүс нутгаас холдох болсон. холдоод бариад явчихсан. Ер нь бол энэ бүс нутгийн интеграц орохгүй бол манайх ерөнхийдөө харанхуй хар нүх болох гэдэг гэж би биччихсэн. Яг тэгэхээр газар зүйн бодит байршил бидний түүхэн өнгөрсөн хугацааны одоо түүхэн үйл явцад бүгдээр энэ хоёр хүчтэй холбоотой. Тэгэхээр бид нар яах ёстой гэвэл энэ хоёр хүчтэйгээ эдийн засгийн хувьд сайн интеграцид орж явахгүй бол бид нар далаад авуулж бараа зарах тухай асуудал яриад байгаа. Ойлголт бага. Жишээлбэл Монголын бараа бүтээгдэхүүнүүд бол уламжлалт зах зээл бол Оросын зах зээл. Хоёрдугаарт нэг юм бид нар анзаарахгүй байх шиг байна. Хятад гэдэг бол одоо их том зах зээл болчихлоо. Ер нь югчин гэдэг. Дэлхийн улс орнууд далаад гарцтайгаар цөв болгох тухай асуудал яриад байдаг нь хуучин бол Европ, Америкийн зах зээл рүү хүрэх тухай асуудал байсан бол одоо Хятадын зах зээл хүрэх тухай асуудал болсон байна. Нөгөө талаас Оросууд ерөнхий эргэлт хийчлээ шүү дээ. Өөрийгөө нөгөө хуучин Европ төвтэй гүрэн гэж явдаг байсан шүү дээ. Одоо бол Евразийн гүрэн гэсэн тийм томьёол руу орж байна. Өөрөөр хэлбэл дорн зүг рүү эргэж байна гэсэн үг. Хоёр толгойтой бүрэгдийнх нь дорн талынх нь толгой жин дарах боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх ашиг нь яг тэгж таарч байна л да. Одоо Хятадтай эдийн засгийн аргаадах ерөнхийдөө интеграцид орох иймэрхүү асуудал явж байна. Энэ нөхцөлд манайх голд нөгөө тэг болоод байхгүй уг нь аль алийг нь оруулж ивэл бидэнд л ашигтай юм байна. Төмөр замын чи оруул, цахилгааныхын шугамын ч гэсэн явуулчих. Газын хоолойг нь ч гэсэн манайхаар дариулж болно. Манайх бол харьцангуй тал уул геологийн нөхцөлд сайн харьцангуй гайгүй шүү дээ. Тэгээд ч амараа Монголын янз бүрийн тийм шашны болоод бусад зөрчилтэй юм байхгүй ийм болсон. Тийм учраас хоёр талаасаа бас найдвартай хоёр талдаа демаркац хэлэн найдвартай тогтцсон юм бас. Энэ 50 хамгаалал улсаар оруулах хэрэгтэй. Монголтой бас юм гурван талын гэрээ энэ төр хийгээд ирэхээр ач холбогдол өгöd байгаа юм бас шинжив болов гэж би бодлоо. Уулзалт хийж. Тий, заавал уулзалт хийгээд. Чи нэг юм Шанхай хамтлагч бас 10-ад улс байгаа шүү дээ. Тэгээд заавал тэрний дунд заавал Шанхай хамтлагийн байгууллагын уулзалт болгон дээр тусад нь уулзалт хийдэг. манай ерөнхийлөгч цаг зав гаргаа тий. Ингээд нэг юм дуу маягийн ширээ. Гурамталтан суудсан. Тий. Тэгээд тэр тохирч уулзаад байна гэдэг бол бас л ерөнхийдөө манай тал дээр сонирхол байна гэдгийг харуулалт байх шиг байна л да. Тэгэхээр нь би түрүүнд тэмдэглэж байсан Америкийн нөхдөөч явах юм. Америкийн түншүүд маань бидэнд хэлэхдээ та хоёр Орос Хятад хоёртойгоо сайн байж ш. Америктай сайн харилцсан шүү л гэдэг үгийг байн хэлдэг л дээ. Нэгдүгээр. За хоёрдугаарт Монголыг сонирх Америкийн одоо ашиг сонирхол жоох юунд байх вэ гэж өөртөө ч бас нэг хэлдэг. Монгол ардчсан улс байх юм бол Монгол эрхчлээд улс байх юм бол бусдаасаа ялгарч одоо баян бүрт шиг харагдана гэж. Тэрнээс биш эрдэс баялагтай одоо нэг баян бүрт шиг харагдаад байгаа юм биш ээ гэж. За одоо их сурвалж ярилцахаар орж исэн хүмүүсээс ингээд онцлог хариануудыг нь үзэгчдэд иргэн сануулж үзүүллээ тий. Энэ энд нэг гол санаал яваад байгаа. Энэ гурван одоо эксперт ирээ. Ерөөсөө Монгол улсын гадаад бодлого гэдэг чинь хөршүүдээс л эхэлнэ л гэдэг санаа. Тэр хоёр асар том хоёр улс шүү дээ. Нэг нь тэрбум 375 сая хүнтэй. Оросын холбоонд 143 сая хүнтэй. Хоёулаа асар том нутаг дэвсгэртэй. Монгол улс жалгаа 3 сая ирнэ том нутаг дэвсгэртэй. Хөршөөсөө л эхэлнэ л гэдгийг хэлээд байгаа. Энийг Монголын энэ эрдэмтэн судлаач, ажиглаж хүмүүс хэлээд байгаа юм шиг. Америкийн нэгдсэн улс хүртэл баг хэлчихлээ шүү дээ. Джон Керри ирээд хэлсэн танаа улсын гадаад бодлого бол эхлээд хоёроос эхэлнэ, манайх бол гуравдагч юм аа гэдэг. Энэ чинь ерөөсөө энэ хоёроосоо давж дээгүүр нь харьяаж харьцсан гэсэн ойлголт байхгүй л гэсэн утгаар. Тэгээд энэ хоёрыг холбох ямар боломжууд байна вэ? Тэгээд дээр энэ хүмүүс хэллээ шүү дээ. Ямар ч шашны мөргөлдөөн байхгүй, зэвсэгт мөргөлдөөн байхгүй, иргэний дайн байхгүй, маш тайван. Тэгээд харьцангуй өндөр биш нам газраараа ингэж байгалийн төмөр зам юу гэдгийг бүх зүйлийг холбох боломж нь байна. Төрийн тэргүүнүүдийн төвшин ингээд 3 хүн уулзаад хоорондоо ярьдаг юм байна. Энэ одоо боломж олцоо санаачлал цааш нь хөгжүүлэх тухай асуудал гэж ярьдаг. Тэгээд Ши Жинпин ерөнхийлөгчийг 2014 онд ураад айлчлал хийгээд их хурлын энэ дээрээс ярьсан бас нэг гол зүйл байгаа шүү дээ. Энэ юу гэхээр Бүгд найрамд Хятад ард улс Монгол улсын хооронд газар нутаг
нутаг дэвсгэр ямар ч маргаан байхгүй гэсэн. Хилийн маргаан. Хилийн маргаан байхгүй гэсэн. Тэгээ улсын хил маргаангүй бат бөх байна гэдэг чинь тэр улсын тусгаар тогтнолын тухай асуудал шүү дээ. Тэгээ харъя л да. Хятад Монголын хооронд хилийн зураг урт ихэд 4677 км. Монгол Оросынх 3543 км. Нийлээд энэ чинь бараг 8000 шиг үрж байгаа шүү дээ. Ийм том өргөн ийм урт нутаг дэвсгэрт ямар ч маргаан байхгүй. Орос Хятад хоёр сая хилээ тоолсон өнгөрсөн жил. Хилийнхаа шугамын дагуу бүх зүйл ингэж шалгаад 5 жил одоо хилээ шалгаж байгаа байхгүй. Гэтэл жижигхэн Монгол улс энэ хоёр том улстайгаа ямар ч нутаг дэвсгэр маргаангүй байна гэдэг. Энэ Монгол улсын хувьд аюулгүй байна. Тэгээд энэ хоёр улсын дунд байна гэдэг нь манай улсын хувьд аюулгүй байдлын баталгаанд тэр чигээр хангагдаж байгаа маа л гэсэн юм зүйл ярьдаг. Тэгэхээр ерөнхийлөгч захиаг элбэгдөрж чинь би нэг 2014 оны намраас хойш одноо хүртэл өрнөж байгаа энэ санаачлал бол энэ гурван улсын төрийн тэргүүний хамтарсан уулзалт гэдгийг л онцлоод байгаа. Нөгөө талаар хилийн ямар нэгэн асуудал байхгүй байна. Энэ манай улсын хувьд ч нөгөө хоёр улсын хувьд ч бас давуу тал юм а гэсэн санааг л хэлэх гэдэг. Энэ гурван улсын төрийн тэргүүний уулзалт ирэх 6 сард бас болохоор байгаа лөө. Энэ бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд тэр уулзалтууд болно шүү дээ. Уулзалтын хүрээнд Орос нийтттэйгээ Хятад Монголтойгоо юм уу хоёр улсын хооронд уулзалт болно. Ийм дугуй ширээний ард гуруула уулзах хэлээд шүү дээ. Энийг нэг талаасаа шинжилж өгж яах гэхээр энэ хоёр чинь манад бас ачаал бүдэл өгөөд байна. Ер нь яхад байна. Тэгээд мэдээж Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улсыг эсвүүлэх сонирхолтой гэдэг ерөнхийлөгч элбэгдөрж өөрөө сэтгүүлчтэй уулзахтаа ч хэлж ирсэн. Бас манайх бол одооход ажиглагч гэж яваад байгаа шүү дээ. Нэлээд удаан ч явж байгаа тийм. За баярлалаа гамбайра. За баярлалаа.